Сайн байцгаана уу? Доктортой хөгжлийн боловсрол 2 дэд засгийн хүрээнд гамшигын эрсдлээс урьдчилан сэргийлэх менежмент арга зүй баг байна. Манай багийн бүрэлдэхүүн багийн ахлагч, инх чухлан, багийн гишүүд оюун эрдэнэ, намуун, чоглоцэнд, ач гэрэл, оч гэрэл, бат мөнх, хос эрдэнэ, өсгөрөөдүй, тэлмэн, чиглүүлэгч багш Б Шинтуя нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй баг. Хүүхдүүдэд тохиолдох гамшигын эрсдэл их болсноос гадна амьдрах орчны аюулгүй байдал халдагснаас хүүхдүүд их эндэх болсон. Иймд хүүхдүүд бид өөрсдөө хамгаалах мэдлэг чадвартай байх зайлшгүй үндэслэлтэй болох хэрэгтэй юм. Энэхүү төслийн хүрээнд гамшигын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, мэдлэг чадварыг эзэмших, сургуулийнхаа багш сурагч эцэг их тодорхой хэмжээний дүгэн дэлгэрүүлэх зорилготойгоор ажилласан. Төслийн зорилго: гамшигын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх мэдлэг чадварыг сургуулийнхаа багш сурагч эцэг эхэд тодорхой хэмжээнд олгох. Гамшигын эрсдлийн талаар өмнөх ойлголтыг судлах, сурагчид мэдээлэл бэлтгэж хүргэх, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, эцэг эхчүүдэд сургууль зохион байгуулах гэх мэтчлийн төслийн зорилттойгоор бид үйл ажиллагаагаа явуулна. Google Form-оор асуулга бэлтгэж, сургуулийнхаа сурагчдаас авч үр дүн боловсруулсан. Сурагчид анхан түвшний мэдлэг чадвар дутмаг байсан ба харин сургуулийн дараа тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон гэдэг нь судалгааны үр дүндээр харагдсан. 11 ангийн Б ангийн эцэг эхийн төлөөлөл онцгой байдал ерөнхий газрын хандаад хамтран шинэ эхлэл сургуулийн багш сурагчдад эрсдэл түүнийг удирдах нь сэдв сургалтыг зохион байгуулсан. Нийт 17 багш 8 ажилтан 25 хүний бүрэлдэхүүнтэй шинэ эхлэл сургуулийн гамшигын эрсдлийн ерөнхий үнэлгээ хийгдсэн ба 4 аюулт үзэгдэл нь зам тээвэр, ахуй усал, газар хөдлөл, галт төмөр. Төслийн үр дүн: сурагч багш эхчүүд гамшигын эрсдэл түүнийг бууруулах арга зүйн талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон. Шинэ эхлэл сургуулийн гамшигын эрсдлийн ерөнхий үнэлгээ хийгдсэн. Үнэлгээний үр дүнд тулгуурласан үйл ажиллагаануудыг төлөвлөсөн. Мөн бид галт төмөр үерийн үед нийт харалтаа авах арга хэмжээ, гарын авлага, боршуурыг боловсруулж нийт түгээд илрүүлсэн байгаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гамшигын эрсдлээс хамгаалах талаар мэдлэг ойлголтыг та бүхэнд хүргэж байна. Газар хөдлөлтийн үеэр та хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ? Нэгдүгээрт, тарих хүний бие хамгийн амин чухал хэрэгтэй учраас хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр эхлээд дагзаа бичлэгт үзүүлж байгаачлаа 2 гараараа хамгаална. Дараа нь биеийг хэрхэн хамгаалах вэ? 2 талаа хөлөөрөө хааж инхүү суух хэрэгтэй. Ингэснээр ямар нэгэн учирч болох аюулаас болгоомжтой байна гэсэн үг. Дараа нь газар хөдлөх үеэр таас нурж дээрээс хүн зүс унах аюултай учраас хамгийн түрүүнд ширээний дор аль болох булан руу чахаж өмнөх хэсэг дээрх шиг суух хэрэгтэй. Үүний дараа барилгын даацын хан болон хаалган хэсэг дор хамгийн нурах аюулгүй учир эдгээр газруудын доороор зогсвол аюул багасна. Дөрөвт, байрлыг дүгнэн аюул бага болсон гэж үзвэл гадаа ил задгаа талбайд гарч зогсох хэрэгтэй. Гамшигын эрсдэлс өөртөө хамгаалж сурцгаая.